үе үеийн хүслэн төгсгөлийн 87 дугаар бүлэг. Миний ба та нарын эцэг рүү. Луг 24-ийн 50-53, Үлс 1-ийн 9-өөс 12. Христ эцгийнхээ хаан ширээ рүү өргөгдөх цаг нь ирэв. Тэнгэрлэг ялагч тэрбээр Тэнгэрийн ордондоо буцахад бэлэн болжээ. Үххийнхэн өмнө тэрбээр эцэгтэй хий гэж надад өгсөн ажлыг тань гүйцэтгэв гэж хэлсэн билээ. Йохан 17:4. Тэгээд амьдсныхаа дараа дагалдагч нартайгаа хамт байхаар тэдэнд амьлуулагдсан бөгөөд алдаршуулагдсан нэгэнтэй ярилцах боломж олгохын тулд газар дээр хэсэг зур байсан юм. Одоо харин тэднийг орхиход бэлэн болжээ. Тэрбээр амьд аврагч гэдгээ батлан харуулсан. Түүнийг булшинд орсон хэмээн дагалдагч нар нь бодож төсөөлөх ёсгүй байлаа. Түүнийг орчлон ертөнц даяар алдаршсан эзэн болохыг тэд олж харах ёстой байсан. Христ газар дээр ирэхдээ ариусгасан тэр газраа өөрийн өргөгдөх газраа болгон сонгож авав. Давидын хот байсан Сионы уулч, сүм босгосон морой уулч тийм хувийг хүртсэнгүй. Христийг тэнд доог тохуу болгож хүмүүсийг хайрлах өрөв шинжин сэтгэлийг нь чулуу шиг хатуу сэтгэлтнүүд эрс эсэргүүцэж байсан юм. Есүс тэнд ядарч зүр сэтгэлээрээ шанаж байсан учраас амс хийхээр чидүүн уул руу явсан билээ. Бурхны ариун оршихуй анхны сүмээс гарч сонгосон хотоо орхихыг үл хүсэх мэт дорны уулан дээр зогссон мэт Христ ч гэсэн Иерусалимыг гунигтайгаар ширтэж чидүүн уулан дээр зогсож байсан билээ. Энэ уулын хэр ой төгөл түүний залбир нулимсаар ариуссан юм. Түүнийг хаан хэмээн өргөмжлөгчдийн баяр хөөр цөөрэ энэ бэлд дуурсаж байсан. Тэр уулын их цэхэр дээр тэрбээр Битаанд Лазарын хажууд тав тухтай байх газараа олдог байсан билээ. Энэ уулын бэлдэх Гецсемане цэцэрлэгт залбирал үлдэж ганцаардын зовлон эдэлж байв. Тэгээд ч эзэн уулан дээрээс тэнгэр зөргөгдөх учиртай байжээ. Тэр зовлонд эгэл хүн бус алдар хүндтэй ялгуулсан хаан болон дахин эрэхтэй энэ уулын оргилд дахин хөл гიშгэнэ. Тэрбээр чидүүн ууланд гарна. Тэгэхэд еврей нарын халелуя гэх дун харин цэцнүүдийн хосоно гэх дуутай нийлэн цураатна. Тэдний хүчрхэг цэрэг эрсийн уухай шиг дуу бүгдийн эзнийг хаанд өргөмжлөгтөн хэмээн тунхаглах болно. Ингээд Христ 11 шавийнхаа хамт уул руу явлаа. Тэднийг Иерусалимийн хаалгаар өнгөрөхөд хэд хоногийн өмнө буруутгаж загалмай цовдлсон нэгнийг дахин алхацгаах хэсэг улсыг олон хүн хараад гайхан ширтцгээг хажээ. Багштайгаа эцсийн удаа уулзаж байгаа гэдгийг дагалдагчид нь яахан мэдэх вүлээ. Есүс урдын хилдэг байсан сургаалаа хэлж явна. Тэрбээр Гецсеманд хурч ирээд мөнөөх аимшигт шөнө тэдэнд заасан хичээлээ сануулгах гэж зогсов. Тэр сүмийн өөртөө нь болоод эцэгтэй нэгдмэл болохыг бэлэгдсэн усан үзмийн мод руу дахин харав. Тэрээр үр дүмэн танилцуулан тайлбарсан үннээ дахин давтав. Иргэн тойрны юмс түүний хариу үйл нэхэх хайр илбэрлийг сануулж байлаа. Тэрч байтугай дарлуулж дормжлогдох цагт түүнийг орхиж явсан хайрч шавнар нь хүртэл болсон явдлуудыг санав. Христ энэ дэлхий дээр 33 жил амьдарчээ. Тэрбээр ад үзэгдэж дарлуулж эцэст нь загалмайд цовдлуулсан билээ. Одоо тэр алдрын хаан ширээн залрахаар зэхэж байхдаа аврах гэж ирэхэд нь ад шоо үзэж алж талахыг оролдсон муу хүмүүсийн тухай бодов. Тэднээс одоо хайр инэрлээ холдуулах уу? Өөрийг нь зүй ёсоор үнэлдэг үг сургаалыг нь биелүүлэхийн тулд ариун тэнгэрлэгч нарын тусламжийг авахд бэлэн буй тэр газар анхаарлаа хандуулах уу? Үгүй ээ. Бүхэл үеийн төгсгөл хүртэл би та нартай хамт гэж тэрбээр бүх хүнд амласан юм. Матай 28:20. Чидүүн ууланд хүрээд оргилоор нь дамжин Битаан руу яв. Түүнийг зогсож шавнар нь түүнийг хүрээлв. Дагалдагч нараа хайрлан харахад нь түүний нүүрнээс гэрэл засарч байх шиг харагдав. Тэгээд дагалдагч нарынхаа алдаа дутагдлыг шүүмжилж зэмлсэнгүй. Халуун дотн ихэмсэг яриаг нь тэд шимтэн сонслоо. Энэ нь түүний сүүлчийн үг байжээ. Дагалдагч нараа ивэлдэ авч ерөөн сургамжлах мэт хоёр гараа урагш сунгах үед газрын татах хүчинд үл дийлдэн хөндөрч тэднээс салан одов. Тиймхүү түүнийг хөөрч одоход дагалдагч нар нь түүний араас нүд салгалгүй ширтлээ. Тэгтэл тэнгэр элч нарын тэнгэрийн хүсэг тэргүүд түүнийг бүчин авч
бүх үеийн төгсгөл хүртэл бүхий л өдрүүдэд би та нартай хамт байх болно гэж хэлэх нь дуулдав. Яг энэ үед Тэнгэрлэгч нарын баярлалтанд дуулалдах тансаг сэтгэл сэргээсэн дуу сонстов. Шамдар нь араас нь харж байтал гинэт ёр бусын уянгадаг дуун гарлаа. Эргэж харвал хүмүүний дүрд хувилсан хоёр тэнгэр элч Галилийн ирчүүдээ юунд та нар тэнгэр ширтэн зогсно вэ? Та нараас өргөгдөн тэнгэр тавиачигдсан энэ Есүс та нарын түүнийг тэнгэрүүд явсныг нь харсан луга адил тийм бусаж ирнэ гэв. Тэд бол Есүсийг тэнгэрийн гэрлүүн хөөрөн явахад нь дагалдаж явахаар ирсэн гэрэлт тэнгэрийн элч нар аж. Христийг амьлахад булшны дэргэд сууж байсан хамгийн итгэмжит хоёр элч нар нь тэдний дунд байлаа. Эд газар дээр түүнийг дагалдаж байсан юм. Гим нүгэлт автагдсан газар дээр байх түүний хугацаанд хурдан дуусахыг Диваажин дахинаараа тэсэн ядан хүлээж байлаа. Одоо тэнгэр дэх орчлон ертөнц бүхэлдээ хаанаа хүлээн авах цаг болжээ. Есүсийг хаасайгүй дагалдан явсан хоёр тэнгэр элч Есүсийг баяртай хүлээн авах тэнгэрийн ихэнтэй нийлхийг хүссэнгүй гэж үү? Тэд Есүсийн орхиод явсан газар дэлхий дээр хүмүүсийг хайрлаж өрөвдсөндөө тэднэрт тайвшрууллыг өгөхийн тулд үлдсэн байжээ. Тэд авралыг өглөх хүмүүсийн төлөө үйлчлэхээр илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд ажээ. Еврей 1:14. Христ тэнгэрт хүний дүртэйгээр заларчээ. Үүс түүнийг хэрхэн хүлээн авахыг дагалдагчид нь үзв. Тэдэнтэй хамт байж, ярьж хөөрч, залбирч, тэдэнтэй талхаа хуаан идэж, нуурт заваар хамт явж, чидүүн ууланд хамт гарч байсан тэр одоо эцгийнхээ хаан суудал дээр заларлаа. Тэнгэр төөрч байхыг нь харсан тэр хүн үүн лүгэ адил тэнгэрээс морилон бууж ирнэ гэж тэнгэр элчүүд дагалдагч нарт хэлсэн билээ. Тэрээр үүлэн дээр залран ирэхийг нүдтэй бүхэн үзэх болно. Эзэн өөрөө тушаалын үгтэй тэргүүн тэнгэрлэгч нарын дуу ба Бурхны бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор хүхэсэд эхлээд амьлах болно. Хүний хүү алдраа дуурсан бүх тэнгэрлэгч нарын хаан хамт ирж өөрийн сүр жавхлан сэнтидээ залрах болно. Илчилт 1:7, 1-р Тесалоник 4:16, Матай 25:31. Хэрэг би явж та нарт орон байр бэлдвэл дахин ирж та нарыг өөртөө авна. Би хаан байна. Та нар мөн тэнд байх болно. Иохан 14:3 гэж түүний дагалдагч нартай амласан нь ийхүү биелнэ. Эзнээ эргэж ирнэ гэж итгээд дагалдагчид нь баяртай байхаас өөр аргагүй билээ. Дагалдагч нарыг Иерусалимд иргэн ирэхэд хүмүүс тэднийг гайхан харж байлаа. Христийг буруутгагдан цовдлуулсны дараа хүмүүс түүний дагалдагч нарыг уйтгар гуниг ичгүүрт автагдан явах байх гэж боддог байв. Дайсууд нь тэднийг уйтгар гунигтай яваасаа гэж хүсэж байхад тэд харин ч баяр хөөртэй явжээ. Тэдний нүүр царай ёр бусын баяр жаргалтайгаар гэрэлтэж байлаа. Тэд найдвараа гэж уйлж унжсангүй. Харин ч эзнийг магтан дуулж байлаа. Тэд Христийн дахин амьдсан хийгээд тэнгэрт өргөгдсөнийг нь баяр хөөр болон ярьж байв. Тэдний энэ гэрчлэлийг олон ч хүн хүлээн зөвшөөрчээ. Одоо дагалдагч нар нь ирээдүйдээ итгэл найдваргүй хандхаа болов. Есүс тэнгэрт заларч урдын адил өөрсдийг нь ивэж хайрлаж инэрч байгаа гэдгийг тэд мэднэ. Тэд тэнгэр эзний хаан суудлын дэргэд найз нөхөр нь бий гэдгийг мэдэж байгаа болохоор Есүсийн нэрээр эцэгт баяр хөөртэйгээр залбирдаг болжээ. Тэд Есүсийн үгсийг санан хэрв та нар миний нэрээр эцгээс минь юу ч гуйвал тэр түүнийг чинь өгнө. Одоо болтол та нар миний нэрээр юу ч гуйгаагүй. Гуйгтун. Та нарын баяр баясгалан дүүрэн болгохын тулд та нар хүлээн авна гэсний дагуу залбирч байлаа. Иохан 16:23-24. Тэдний итгэл улан батчин гүнзгийрв. Христ Есүс нь үхээд бүр амьлуулагдсан. Бурхны баруун талд байдаг бидний зуучлан гуйдаг нэгэн юм. Ром 8:34. Гисэн авгаа их үннийг хэлж хүчтэй маргааныг даван гардаг болсон байлаа. Тэд нь Христийн амлсан ёсоор тайтгаруулагч ирэхэд Пентекостийн үеэр тэд үлэмж баяр хөөрт автагдсан. Аврагчийг Диваажинд ухтан аван баяр хүргэхээр тэнгэрийнхэн бүгд цугларав. Тэрээр тэнгэрт өргөдөх үедээ замчлан дээш явсан бөгөөд түүнийг дахин амьлах үед булчнаас амьсан хэсэг хүмүүс түүнийг дагалдан яв. Тэнгэрийн дайчид магтаал үгсийг хэлэн энэхүү баяр хөөртэй цуваг дагалдан тэнгэрийн дууг дуулав. Тэд бүгд Бурхны хотод дөхөж ирээд тэнгэрлэгч нар сүр жавхлангийн хаан орж ирэхийн тулд дааман хаалгануудаа толгоогоо өргөж мөнхийн хаалгануудаа өргөдөгтөн гэж
хөөрөн баясцгаав. Тэдний хүлээж байсан тэнгэр элчүүд тосон авч сүр жавхлангийн хаан гэж хэн бэ гэлцэв. Тэд мэдэхгүй дэ тийм асуусангүй. Ирж яваа хааны алдар хүндийн магтаалыг сонсох гэж тийм асуужээ. Хүчтэй чадaltaй эзэн, тулдаан чадaltaй эзэн минь. Сүр жавхлангийн хаан орж ирэхийн тулд дааман хаалгануудаа толгоогоо өргөж мөнхийн хаалгануудаа өргөгдөг түн. Тэр сүр жавхлангийн хаан гэж хэн бэ? Түмэн цэргийн эзэн, тэр бол сүр жавхлангийн хаан юм гэсэн дуу эхлүүлв. Дуулал 24:7-10. Бурхны хотын хаалганууд өргөгдөн, өргөнөөр нээгдэн, үе олон тэнгэрлэгчнэр ёслолын аялгаунд өдөрдүүлэн түүгээр явж өнгөрөв. Хаан суудлыг тойрон Бурхны амлалтын солонг хүрээлжээ. Тэнд Херуб, Сераф, тэнгэрлэгчүүд, тэнгэрлэгч нарын өдөрдөгчд, Бурхны хөвгүүд, гим нүгэлд автагдаагүй дэлхийн гаригуудын элч нар цугларчээ. Люцифер Бурхан болон түүний хүүг гүтгэхээс өмнө Тэнгэрийн зөвлөл сатаны удирдлаганд оруулахыг хичээж байсан гариг ертөнцүүдийн төлөөлөгчд бүгд аврагчд баяр хүргэхээр ирсэн байлаа. Тэд хааны алдыг тэмдэглэж түүнийг алдаршуулахдаа нэн их баяртай байв. Гэтэл Есүс тэдэнд дохио өгч цаг нь болоогүй байна гэв. Тэрбээр одоо алдрын тэдэм хаан хувцаа хүлээн авах болоогүй байв. Тэрбээр эцгийнхээ өмнө очиж бараалах ёстой. Тэрбээр сорвтой толгой, жадлуулсан цээж, цовдлуулсан хадуулсан хоёр хөлөө үзүүлв. Хоёр гараа өргөхөд хадаасны орон тод үзэгдэнэ. Энэ бол түүний ялалтын тэмдэг байлаа. Тэрбээр хоёр тудагаа газарт бууж ирэхдээ амьлуулах үе олон хүнийг бас төлөөлж иржээ. Чингээ тэрбээр нэг хүнийг гимшгэд ихээхэн баяр хөөр болдог эцэгтэй бараалхлаа. Сатаны хорлолд өртсөн хүнийг аврахаар эцэг хүү хоёр ертөнц үүсгэхээс өмнө ам тангараа өргөсөн байсан билээ. Христ хүн төрлөختний баталгаа золиос болохоор шийдвэрлэж, баясгалантайгаар тангаргалж гараатгсан аж. Христ энэ тангараа биелүүлжээ. Тэрбээр загалмайд цовдлуулаад байхдаа гүйцлээ гэж дуу алдан эцэгтэй ханджээ. Тэр хийх ёстойгоо хийж гүйцэтгээд одоо эцэг минь би хийх ёстойгоо хийлээ. Тэнгэрийн эзэн минь би таны хүсэл зоригийг гүйцээлээ. Нүгэл хилэнцгийг уучлах үйл хэрэгээ би дуусгалаа. Хэрвээ тийм байж чадсан аваас би таны надад өгсөн бүх хүнтэй хамт байхыг хүсэж байна хэмээн айлцсан. Иохан 19:30, 17:24. Шудраг ус ялж сатан ялагдсныг эзэн зарлан туугаллаа. Дэлхий дээр Христтэй хамт тулалдсан хүмүүс, хайрлагдсан хүмүүс гэж тооцогдсон. Эфес 1:6. Тэдний тэнгэрлэгч нар болон гим нүгэлд автагдаагүй гариг ертөнцүүдийн өмнө тэднийг зөв шудраг хэмээн сайшаалаа. Есүс хаана байна вэ? Тэнд түүний сүм байх болно. Хайр инрэл болон үнэн хамтдаа уулзжээ. Зөв шудраг болон амар тайван бие бие үнсжээ. Дуулал 85:10. Эцэг хүүгээ тэрвэрч Бурхны бүх тэнгэрлэгч нар түүнд мөргөх түн гэж тушаасан билээ. Еврей 1:6. Ам амьдралыг бэлгэлэгч хаан хүүгийн эрх мэдлийг бүх хүчин тэргүүлэгчд ихээхэн баяр хөөртэйгээр хүлээн авав. Тэнгэрлэгч нар түүний өмнө мэхийн хүндэтгэж нэдлүүлсэн хураг, хүч, баялаг, мэрэгэн ухаан, сүр хүч, хүндэтгэл, алдар ба магтаалыг авбал зохистой гэсэн баярт дуу тэнгэрт дуурсагна. Илчлэл 5:12. Баяр ёслолын дуу тэнгэр элч нарын босоо ятхын аялгаутай хоршиж, тэнгэр тэр аяараа баяр цэнгэлийн магтаал дунд умбана. Хайр ялалт байгууллаа. Алдагдсан бүхнийг буцаан сэргээлээ. Сэнти залагчд ба хурганд магтаал хүндэтгэл алдар ноёрхол нь үеийн үед байх болтугай. Илчлэл 5:13 гэж бэлэгдэл магтаал ерөөл тэнгэр дахинаар дуурсан цорайтлаа. Миний эцэг ба та нарын эцэгт, миний бурхан ба та нарын бурханд очлоо. Иохан 20:17 гэсэн Христийн гайхамшигт үгс баяр хөөр цалигэн халиган буй Тэнгэрээс бидэнд цуурайтан сонсогдож байна. Диваажингийн гэр бүл болон газрын гэр бүл хоёр нэгдмэл билээ. Эзэн бидний төлөө тэнгэрт өргөгдөж, бидний төлөө амьдарч буй. Тиймээс тэр өөрөөр нь дамжуулан бурханд ойртогсдгийг бүрэн төгс аврах чадвартай.
Учир нь тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг. Еврей 7:25. Амен.